Дараа жил багш авч явал ирнэ. Тэгээ өөрөө тэрсэн моднуудыг хараад амар том болсон биш үү. 7-8 мод. Анх удаага ирчих. Өнөөдрийн тарьсан модоо тэмдэглээ тавьсан байгаа даа. Тэгээд дараа жил эргэж үзээд. Одоо 2 дахь оролцож байгаа. Өмнө тэрсэн модоо харсан. Бас байлээ. За сайн байцгаана та бүхэнд үзэж байгаа цагийн мэндийг дэвшүүлье. За өнөөдөр бид бол Өвөр Монголын Ордос хотын 70 тушууны нутагт байрлах Энхвэ хамих нэртэй одоо юм экологийн сэргэлтийн жишг бүсэд ирсэн байгаа. За өнөөдрийн энд яагаад ирсэн бэ гэвэл Өвөр Монголын одоо 6 их дээд сургуульд сурж байгаа Монгол, Орос, Гана, Тайланд, Филиппин зэрэг 5 орны 60-аад оюутныг зохион байгуулж одоо энэ газрын одоо сайн дурын мод дээрх арга хэмжээг зохион байгуулж байгаа юм байна. Одоо 2 дахь оролцож байгаа. Өмнө тэрсэн модоо харсан. Бас байлээ. Мод тарих өөрөө бас их одоо хэцүү ажил, амаргүй ажил. Тийм. Тэгээд тэрийгээ дагаад одоо яг энэ экологоо бас хамгаалах нь бол бүр их хүнд ажил. Ядарч байгаа ч гэсэн айгүй гоё идэв. Дараа жил багш авч явал ирнэ. Тэгээ өөрөө тэрсэн моднуудыг хараад амар том болсон биш үү. Монголд очиад туслан дээр очиж мод хэрэгж байгаа. Манай монголчуудаас ингээд оюутнуудаагаа ингээд жилдээ бүгдний нэг юм уу нэгээс 2 мод тарих гэдэг бол бас өгнөл цүлжилт өгнөл багасгал гэж бодож байна. Дараа жилээс бол дахин оролцож илүү олон мод тарих тийм бодолтой байна. Өнөөдрийн тарьсан модоо тэмдэглээ тавьсан байгаа даа. Тэгээд дараа жил эргэж үзээд илүү олон сайхан мод тариад бас байгаль дэлхийдээ бас үнэтэй хувь нэмэр оруулна гэж боддог. Яг ганцаараа бол 4-ийг тариад тэгээд сургуулийнхаа найзтайгаа болохоор за нэг 3-4 гээд нэг 7-8 мод тарьсан. Одоо яг Монгол хэрэгжиж байгаа нэг 1 тэрбум мод гэдэг төсөл байгаа. Тий. Тэгэнгүүт тэрэн дээр ингээ яг албан байгууллага сургууль соёлууд л ингээ явж байгаа штэ. За тэгээд хувь хүмүүс өөрсдөө бас цэцэрлэг түрээдэн дээр очиж мод тарьж байсан. Ой нөө ингээд энэ дээр ингээ мод тариад ингээд Монгол оюутнуудтайгаа бүүндээ ингээд нэг өдөр ингээ өмбөл ер нь гоё халагдчих. Хэдэн мод тарьсан? Зөндөө тоо бараг тэгээ Монголд очиороо бас гэртээ ингээд гэрийнхаа ингээд хашаан дотроо ч юм уу тийм ногоон байгууламж жижиг сэжиг мод зод ингээд цэцэг таримаар ер нь